Бидний өвгнээс эрт цагаас эхэлж эхлэх үедээ мэдлэл сур. Дараа нь ярьж дараа. Эцэст нь итгэх сураа гэж хэлсэн байдаг. Сайн байцгаана уу залуучуудаа. Монгол улсын 21 аймгийн 370 гаруй сумын мянган залуучуудын төлөөлөл болсон 95 жилийн өмнөд Монголын залуучуудын холбооны хамт олон Хулгайчгүй Монгол үндэсний хөтөлбөрийг өргүүлж байгаад нь би залуу хүнийхээ хувьд та бүгдээ нэгтгэр ирсэндээ маш их баяртай байна. Төв судаггүй ард түмэн гэж байдаггүй. Хэдий бидний өнгөрсөн төв хэрэгж хахад хар барааж ирлээ. Одоо цагийн шиг ороо босгаад газар шороо худалдсан, байгалийн баялгаа бусдад ашиглуулсан, ард түмэн ядрахын ихээр ядарсан, амжиргааны төвшин дордохын ихээр дордсон, нийгэм эдийн засгийн байдал тогтворгүй, улс төр гангасан, ийм нийгэмд амьдарч ирсэн гэж би л уншаагүй. Та нар ч бас дуулах баг. Гэхдээ өнөөдөр бид өөрсдөө ийм нийгэмд амьдарч байна. Өнөөдөр өөрсдөө бид энэ нийгмийг бүтээж байна. Бид ирээдүйн түүхийг бичлэж байгаа хүмүүс залуучууд. Муу засаг улсаа болгож, муу эзэн гэрээ болгон гихчээд бид бүх хариуцлагыг түшээдэг, өөрсдөө төлөвлөлт болгодог. Юуны төлөө? Яг гэж ихлээр бид нэг зүйлийг маш сайн ойлгосон. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бидний сонгохтой их хулгайлж гэж. Яг үндэ бол биднээс хулгайлаагүй байхгүй. Ард түмнээс хулгайлаагүй. Ард түмэн ирсэн өөртөө худалдсан тэрийг. Юуны төлөө гэхээр холдоо өнгөрөх хэдэн шиг хоосон амлалт хоёрыг өөртөө сонгохыг худалдсан. Та нар бодоод үзээрэй. 2008 онд манай ээж авд 500 мянга төгрөг олсон. Тэр нам ялсан. Дараа нь 2012 онд оюутан залуучуудад 70,200, манай түүнийд 21 мянга төгрөг, ээж авд сая 500 мянга төгрөгийн мөнгө авсан нам ялсан. Өөрөөр хэлбэл бид мөнгөний төлөө сонголт хийсэн. Буурах төрийн түшмэл нь авилгах хичээр тэд харин өөрсдөө авилгалж хариу ирсэн. Тэд ард түмний амьдралыг оронгоор нэрвэж хариу ирсэн. Амь цүнхэн зовлон ажилтнууд их айц татчихна. Яг одоо гадаа гудамжинд алхаж байгаа 10 залуу тутмын 8 тогтсон ажилгүй тодорхой орлогогүй. Барж идэхийн зовлон байгалийн баялагтай харамсаж байна. Үндсэн хуулиндаа байгалийн баялаг нь ард түмэн гэдэг мөртлөө ягаад ард түмэнд өнөөдөр хүртэл өгөөжтэй сонголт хийгээгүй бэ гэж. Удахгүй 2016 оны сонгуул бол мэдээж бидний сонгох хэрэг худалдаж аваад хариу болгож хуруударч юу бидэнд авах вэ? Би дахиад нэг зүйл сануулъя. Худалдаж авах гэсэн сонгох хэрэг хариуд хуруударч бидэнд юу авах вэ? Оюутан залуучуудын 70,200 140 мянга болгоё. Нөгөө сая 500 мянга чинь 3 сая болгоё. Нөгөө дүүнэр чи өгөөд байгаа 21 мянга чинь 42 мянга болгоё. Юу гэж авахыг би мэдэхгүй. Гэтэл зарим залуус маань амь зургын тулд нам даадаг. Өөртөө сонгохыг худалддаг. Нөгөөд нь ч сонголтоод бүр суурцсан. Нам доох нь зөв, үйл ажиллагаанд нь оролцох зөв, дэмжих зөв. Хамгийн чухал нь найр тавьж сонгохыг худалдаж болохгүй. Гэтэ би итгэдэг л дээ. Залуучууд бид зөв сонголт хийж, зөв шийдвэр гаргах гэдэгт би итгэдэг. Би итгэдэг. Монгол улсын 21 аймгийн үндсэг булан бүрт шударга ёсны хаанчлал ноёлох гэдэгт би итгэдэг. Би итгэдэг. Залуусын зөв шийдвэр, хөгжлийн зөв төлөв болно гэдэгт би итгэдэг. Магадгүй тэгж чадах юм бол бидний амьд сайжирч манай улс хөгжлийн зөв замд орох байх. Залуучуудын зөв сонголт зорилго нэгтнүүдийн мөрөлийн эхлэл явах бол яг энэ сургууль бидний шиг залуучуудын төлөөлөл ирээдүйд энэ нийгэмд маш том төлөөлөл болох юм шүү залуучуудаа. Залуусын төлөөлөл маш том төлөөлөл. Баярлалаа.